50 сая юу? 120 сая юу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Та ердөө 559 994 төлөөд 3 төрлийн 4D 640 литрээр оролцсон. Бургаас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Тохирол даваа аваг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Синий телевизээр явагдана. Та өөртөө байрлах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил. Үзэгчдээ та бүхэнд орой мэндийг хүргэе. Синий телевизийн үндэсний лотерей нэвтрүүлэг та бүхэнд үндэсний лотерейгоос шууд хүрэхэд бэлэн болсон байна. За дарааллынхаа дагуу явна. Мэдээж эхлээд 4D-ийн 3 дугаар зэргийн хонжуур, дараа нь 4D-ийн 2 дугаар зэргийн хонжуур, дараа нь 4D-ийн 1 дугаар зэргийн хонжуур. За түүний дараагаар 6D буюу 50 сая төгрөгийг тоглож байгаа. 6D тоглож байгаа бүх хүмүүс анхаарлаа хандуулах хэрэгтэй. За хамгийн сүүлд буюу одоогийн байдлаар хамгийн өндөр хонжууртай тоглоом бол үндэсний лотерей гэдэгт бол одоо хэрэгэлцэхгүй байж болно. 120 сая төгрөгийг хожих энэ боломж одоо таны өмнө нээлттэй байгаа. Нээлттэй байгаа, танд боломж нь байгаа учраас үндэсний лотерейгаар тоглоод үзээрэй. За ингээд миний хамгийн их идэвхтэй тоглож байгаа 4D-ийн 3 дугаар зэргийн хонжирыг бүгдээ хамтдаа тодруулъя. За энэ жил ер нь бол одоо ингээд 2-7 хоногийн дараа шинэ он гарлаа ш. Дараа жилийн миний төлөвлөгөөнд бол 4D-гээр ч тоглоё, 6D-гээр ч тоглоё, 120 сая төгрөгийг хож төлөө тоглоё гэсэн байна. За ингээ хамгийн ихнийх нь хэд вэ? Хамгийн ихнийх нь 3. Хамгийн ихнийх нь 3. За ер нь бол нэг иймэрхүү төрлийн тоглоом нь азтай, одтой хүмүүс байдаг шүү дээ. Тиймэрхүү хүмүүс ер нь тоглоод үзэхэд ер нь алдахгүй болоо да. За бооцоо бол 4D-гээр тоглож байгаа бол 500-аас дээш төгрөгийн бооцоо тавина. Тавьсан бооцоогоо хамгийн багадаа 500, хамгийн өндөр нь 2000 дахин өсгөж авах боломжтой юм байна. За дараагийн тоо буюу 2 дахь тоо 8 гэсэн тоо байна. 3, 8. За манай нэвтрүүлгийн цагт жоохон өөрчлөлт орсон. Өмнө нь 17 цаг 50 минутаас 18 цагийн хооронд явдаг байсан бол одоо 17 цаг 30 минутаас 17 цаг 40 минутын хооронд 1 дахь, 3 дахь, 5 дахь өдөр болгон танд хүрж байгаа. За 3 дахь тоо нь тэг гэсэн тоо байна. Одоогийн байдлаар 4D-ийн 3 дугаар зэргийн хонжуур 3, 8 тэг гэсэн 3 тоо гарч ирсэн байна. За хамгийн сүүлийнх нь буюу 4 дахь тоо. За хэрвээ та 4D тоглож байгаа бол яг дарааллын дагуу энэ 4 тоог таасан бол өөрийнхөө бооцоог өсгөж авах юм шүү. За ялангуяа 4D-ийн 3 дугаар зэргийн хонжуурын одоо тохирол явагдаж байна. За ингээд 4 тоо амжилттай гараад ирсэн байна. Нийтдээ 40 бөмбөлөг байснаас 4 нь гараад ирсэн. За яг дарааллын дагуу танилцуулбал 3, 8 тэг 3800 38 тэг гэдэг тоог л нэг өдөр хэн нэгэн бүгэлсэн болвол тэр хүн өөрийнхөө бооцоог 500 дахин өсгөж авсан байх нь байна. За харин одоо 4D тоглож байгаа бүх хүмүүст 3 боломж байдаг. За эхний боломж бол яваад өнгөрлөө. За хэрвээ энэ таны бүгэлсэн тоотой таарахгүй байгаа бол танд дахиад 2 боломж байна. 2 дугаар зэргийн хонжуур буюу 1 дугаар зэргийн хонжууроос гараад ирэх магадлал бас өндөртэй шүү дээ. За ингээд яг адилхан 40 бөмбөлөг бий. За одоогийн байдлаар миний зүгээр бодож байгаа шүү. Яг аль биесны тоог бол би одоо үндэсний лотерейгийнхнаас аваагүй. Зүгээр миний санаж байгаагаар бол ер нь бол 10 орчим сая төгрөгийн хонжуур бол эзэдтэй бол ер нь очсон байна. За хамгийн ихнийх нь 8 байна, дараагийнх нь 3 байна. За түрүүн 3, 8 гарч ирсэн бол одоо 8, 3 гэ. Тэрний дараагийн тоо энэ хоолойд орсон энд байгаа тоо бол бас 8 байна. 8. Хоба. За 8, 3, 8. 8, 3, 8. За 4 дахь тоо. Ямар тоо байх вэ? Бүгдөө хамтдаа харжээ. 4. 8, 3, 8, 4. 8, 3, 8, 4. За ингээд өнөөдрийн үндэсний лотерейн 2 дугаар зэргийн хонжуурын 4 тоо амжилттай гараад ирсэн. За дарааллын дагуу яг л дарааллын дагуу таасан байвал таны тавьсан бооцоо 4D-ийн 2 дугаар зэргийн хонжуур дээр таарсан бол 1000 дахин өсөх юм байна. За ингээд 8, 3, 8, 4 гэсэн дарааллаар гарч ирсэн байна. 8, 3,
8, 4, 83, 84. За харин одоо дөрөвдийн 1-р зэргийн хонжуур. Энэ бол та хэрвээ таны бүгэлсэн тоо яг энд зөв таарах юм бол та бооцоогоо 2000 дахин өсгөж авах юм байна да. За. Одоогоор бол миний бүгэлсэн тооноос маш хол зөрж байна. Маш хол зөрж. За 5. Хамгийн ихнийх нь 5. Хамгийн ихнийх нь 5. Дараагийнх нь 7. Хоёр дахь тоон 7. 5 7 гэж бүгэлсэн байгаа бол 50% шанстай байна да. За дараагийнх нь 6, 5 7 6. За тун ойрхон зэрэгэлдээ байдаг. Тооны байрлалаар бол нэлээд зэрэгэлдээ байдаг. Хөрш 3 тоо гараад ирсэн байна. 5 7 6. За 4. За ингээд ер нь бол яг голын 4 тоо бараг гараад ирлээ шүү. Тгийг оролцуулах юм бол 1-9 хүртэлх тоон дотор бол за ингээд 4 6 7 5. За би бол энэ талаас нь хэлчихлээ. Яг зөв дараалал нь бол 5 7 6 4. 5 7 6 4. За яг энэ 4 тоог та дарааллын зөв таасан бол таны бооцоо 2000 дахин өсөх байлаа да. Гэхдээ өсөж байгаа хүмж байгаа юм билүү би бас мэдэхгүй байна. За ингээд дөрөвдгийн тохирол явагдаж дууслаа. Харин одоо 50 сая төгрөгийн төлөө тоглож байгаа хүмүүс анхаарлаа хандуулна уу? За 6D. Ер нь 6D бас их боломжтой юм байлаа. Яагаад гэвэл эхний 2 тоо, сүүлийн 2 тоог дарааллыг нь зөв тааж чадах юм бол та 1500 төгрөгтэй. Эхний 3, сүүлийн 3 бөмбөлгийг та зөв тааж чадах юм бол 15000 төгрөг хожих. Гэх мэтчлэнгээр яг 6 тоог дарааллыг нь зөв таах юм бол та 50 сая төгрөг хожих. За эхнийх нь тийг, дараагийнх нь энд гараад ирсэн байна. 8 байна. Тэг 8. Тэг 8. Тэг 8. За 5. Тэг 8 5. Тэг 8 5. Тэг 8 5. За яг энэ 3 тоог дарааллын зөв таасан бол та 15000 төгрөгийн хонжуур хоцсон байгаа гэсэн. За дөрөв дахь тоо 4 байна. Дөрөв дахь бөмбөлгийн тоо 4. За одоогийн байдлаар 4 бөмбөлөг гарч ирсэн. Тоонууд нь бол тэг 8 5 4. За энэ 4 бөмбөлгийг яг дарааллын дагуу зөв таасан бол та 150,000 төгрөг очих нь шүү дээ. За 5 дахь бөмбөлөг 2. 5 дахь бөмбөлөг 2. За тэг 8 5 4 2. Тэг 8 5 4 2 гэдэг энэ 5 тоог дарааллыг нь зөв таасан бол та сая 500,000 төгрөг. За хамгийн сүүлийнх нь 9. Хамгийн сүүлийнх нь 9. За ингээд одоо манай машин маань зогсно. За ингээд өнөөдрийн 6D-гийн 6 бөмбөлөг амжилттай гарч ирсэн. За бөмбөлгөн дээрх тоонууд бол яг ийм байлаа. Дарааллын дагуу танилцуулъя. Та өөрийнхөө тасалбарыг сайн харж байгаарай. Олон тоо бүгэлсэн бол бас сайн хараад зургийг аваарай. За тэг 8 5 4 2 9. Дахиад нэг удаа хэлж өгье. Тэг 8 5 4 2 9. За энэ 6 тоог дарааллын дагуу яг зөв таасан бол та 50 сая төгрөгийн эзэн болсон гэсэн үг. Тасалбараа сайн хараарай. За харин одоо бүгдөө өнөөдрийн за ер нь үндэсний лотерейн за ер нь одоо Монгол улсад болж байгаа иймэрхүү хонжуур тоглоомны хамгийн өндөр одоо тоотой тэр машиныг ажилуулах чинь хэрвээ эндээс гарч ирэх 7 бөмбөлөгний эхний 6 бөмбөлгийг дараалал харгалцахгүйгээр та тааж чадах юм бол та 120 сая төгрөгийн эзэн болох юм шүү. Хамгийн сүүлийн бөмбөлөг нь бонус бөмбөлөг байдгийг. За ингээд 1-ээс 42 хүртэлх тоог агуулсан 42 бөмбөлөг доороосоо агаараар үлээгдээд
За хамгийн ихнийх нь гарч ирж байгаа бөмбөлөг бол 4 гэсэн бөмбөлөг байна. 4. За дараагийнх нь бөмбөлөг буюу 2 дахь бөмбөлөг нь дахиад танд сануулъя. Эндээс гарч ирэх 7 бөмбөлөгний эхний 6 бөмбөлөгний тоог нь дараалал харгалзахгүйгээр яг зөв тааж чадсан тэр хүн 120 сая төгрөгийн эзэн болно. Ойлгомжтой үстэй. За 4 30 дараагийнх нь 2 4 32 4 32 за 19 одоогийн байдлаар 4 32 19 гарч ирсэн байна. За дараагийн бөмбөлөг бол 5 гэсэн дугаартай бөмбөлөг байна. 5. За 6 дахь бөмбөлөг. 6 дахь бөмбөлөг хэд байх нь вэ? Хамтдаа харжээ. 38. За хамгийн сүүлийн буюу бонус бөмбөлөг. Үлээж байна. 23. Өнөөдрийн бонус бөмбөлөг бол 23 байлаа. За энд нэг зүү тогтоолч гэж хэлэх юм уу, зүгээр нэг ийм би юм олж харлаа. Эхний 6 бөмбөлөг бол эхнийх нь 1 оронтой, дараагийнх нь 2 оронтой, тэгээд 1 оронтой, 2 оронтой, 1 оронтой, 2 оронтой гэж гарч ирж байна. Тэгээд нөгөө нэг 30 гэсэн тоонууд ер нь 2-оос доошгүй гарч ирдэг дээ гэл би нэг хэлээд байдаг та. Тэр чинь бол энд одоогийн байдлаар 2 гараад ирсэн байна. За олон зүйл нуршилгүйгээр өнөөдрийн 120 сая төгрөгийн машинаас гарч ирсэн эхний 6 бөмбөлгийг за 7 дахь бөмбөлөгтэй зүг танилцуулъя. Бонус бөмбөлөгтэй зүг. За өнөөдрийн бонус бөмбөлөг бол 23 байсан. За эхний 6 бөмбөлөг 4 30 2 19 5 38. За хамгийн сүүлийнх нь энэ харагдаж байгаа 23 гэсэн дугаартай бөмбөлөг бол бонус бөмбөлөг. За ингээ өнөөдрийн нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлж байна. Тэгээ та бүхэн сайхан амраараа өнөөдөр тэгээд маргааш нэг өдөр хоёроос амралтын өдөр. Нэг дэх өдөр уулзтлаа. Баяртай. 50 сая юу? 120 сая юу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Mongolia үндэсний дотроо. 2,550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий зугаати 642 литрээр оролцсон. Урвас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Тохирол даваа авиг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Синийг телевизээр явагдана. Та өөртөө барилах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил.